Цаасгын үзэгчдээ хөгжөөн цэнгийн чак нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд бэлтгэж болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Сүлд спиннинг клубын залуус оролцож байна. Ингээд оролцогчтойгоо танилцъя. Эхний суудлын дээр хичээллэгч Ариун Туяа. Багш Индрэлт. Багш Уянга. Багш Мөнх Чулуун. Хойтлын игнэнээс хичээллэгч Үр Цайх. Хичээллэгч Туул. Багш Мигмарсүрэн. Сүлд спиннинг клубын захирал Мөнх Сүлд дараагийн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр Сүлд спиннинг клубын залуусаас уг нь бол чакаг нэвтрүүлэгт 10 хүн оролцдог. Гэхдээ 10 болон 6 ерөн хэдэн ч хүн оролцох боломжтой. Тэгэхээр Сүлд спиннинг клуб бол бас спиннингийн төрөл бол Монголд орж ирээд бас удаагүй байгаа тий. Тэгсэн хэрнээ маш олон хүмүүс энэ спиннингд бас хамрагдаж байгаа. Хизээ байгуулагдсан тий. Тэгээ үйл ажиллагаагаа бас зарим хүмүүс бол спиннингийн талаар сайн ойлголт багтаа байж магадгүй. Эсвэл тий. За манай спиннинг ер нь бол манай оронд орж ирээ ерөөдөө 2 жилийн өмнө үзэж байгаа. 2 жилийн өмнө бол энэ эргэлт тугуй спиннинг гэдэг спорт хүмүүс төдийлөн мэддэг байсан. Одоо бол харьцангуй мэддэг болсон. Нийтийн биеийн тамир болтлоо бас ингэж маш урт хугацаанд энэ богино хугацаанд бас хөгжиж байгаа. Хүн болгоны энэ спортоор хичээлхийг бас зорддог болсон. Энэ спортын нэг болгоцсон гэж бодож байгаа. Ер нь бол энэ спорт маань өөрөө аяны хэмнэлээр хөнгөн одоо маш богино хугацаанд одоо ингэж хичээлдгээрээ бол даваа талтай спортын нэг байгаа. Ер нь бол давхар одоо хүний тэсвэр хурд одоо энэ сонсгол эвсэл гээд бүх зүйлүүдийг бол нэг дор 45-аас 1 цагийн дотор бол 45 минутаас 1 цагийн дотор бол одоо хичээлж одоо орж явах. За тэгээд лүүлж ингээс асаалах, хөдөлгөөний дутагдал, стресс гээд бүх зүйлүүдээс бол амжилтрах одоо боломжтой юм спорт. Эргэлддэг дугуйны холбоо гэдээ бас байгаа тий. Тэгэхээр тэр холбооныхоо талаар манай холбоо бол 2015 оны 5 сарын 25-нд байгуулагдсан. Одоогоос 2 жил гарны өмнө миний бие бол одоо энэ холбоог байгуулъя гэдэг юм санаа гаргаад за 6 оны бүрэлдэхүүнтэй ингээ манай багш нар анх эдэмдээд энэ холбоо байгуулжсан. Ер нь бол спорт хамгийн ууган отхон клуб гэж бол бас холбоо гэж бол хэлж болно. За тэгэхээр чакаг нэвтрүүлэг бол 3 үеэс бүрдэж байгаа. Эхний үе бол зураг таах, хоёр дахь үе дээр шинэ үе орж ирж байгаа. Дуу таах үе орж ирж байна. За дараагийн сүүлийн 3 дахь үе маань эхний 2 үе дээрээс ялагч болж гарч ирсэн нэг багийн дундах, багийн 2 гишүүний хооронд явагдах асуулт хариултын үеэс бүрдэж байгаа. Ингээд эхний үе болох зураг таах хэсэгтээ орцгоё. Зураг таах хэсэг. Зурагтаах хэсгийн эхний баг гарч ирсэн байна. За өнөөдрийн нэвтрүүлэг Сүлд спиннинг клубын залуус оролцож байгаа тийм. За хичээлэгч Ариун Туяаг багш Индрэлт суулгасан байна. Доктор санал руу тийм. За зурагтаах хэсгээр бол 2 зургийг өгч байгаа. 1 минутын хугацаанд тэр зургнуудыг зурж ойлгуулж чадахгүй бол за мөн та бас ойлгоод тааж чадахгүй тохиолдолд тоог очно гэсэн үг тийм. За ер нь зурагтаа муу юу эсвэл сая багш чинь ингээ шууд зааварчлаа суулж шүү. Зурагтаа муу. Сүлд спиннинг клубт хэр удаан явж байна? Ер нь гарсан үр дүнгээс явахалцаач. За ер нь 15 оны 11 сараас эхэлж авсан. Дунд нь хэсэг завсарласан. Одоо тэгээд ер нь бол 1 жил гар явж байна. Ер нь гарсан үр дүнгээс явахалцаа. За үр дүн гэх юм бол маш том өөрчлөлт гарсан. 95 хилээс 95 6 хилээс эхлээд одоо 72 хилтэй байна. 95 6 хилээс 20 орчим хил байхгүй болсон шүү дээ, тийм. Тэгэхээр чамлахааргүй амжилт гэж бодож байна. Уг нь бас ундаг дугуй ингээд жигч бас сонирхолтой тий. Тэгээ дээрэс нь яг ингээ орчинд ингээ очих юм бол арай өөр тий. Гэтэ удаан жигт хэцүү өөдгөртэй. Тэр чинь өөдгөртэй биш болохын тулд бас ингээ баарны орчин хөдөлж байгаа шүү дээ. Night club-ын тий. Тэгээд ер нь нэг удаадаа 45 минут жин. Тэгэхээр юм барагцаагаар хэдэн километр явсантай ажил хэмжээтэй одоо жийдэг юм болоо дуугаар. За тэгш зам дээр яасан бол мэдгүй хэд юм болоо. 15 км байна. За нэг 10-аас 15 км. Ер нь нөгөө би түрүү бас ярьжсэн да нэг гэртээ бас спиннингийн дуутай хүмүүс байдаг. Тэр хүмүүс бол гэхдээ яг нөгөө нэг эрд суралцдаг жишээгээ бас гэртээ бас хичээлж чаддаг гэж байгаа тийм. Тэр талаар. Тэгэхээр яг өөрөө
Яг турыг сэрэмэлцтэй хүн бол яг тэг гэртээ дугуугаа аваад одоо бичлэг үзээд өөрөөсөө турж уулна. Тэгээ олны чи багш гэдэг үнээр шахуулаа тэгээ олныхоо маасаар бөөндөө идэг болохоор бол арай илүү үр дүнтэй л дээ. Тэгээд бас ер нь бол нэг сургалтыг нь ер нь ямар хөө явагдгийг очиод нэг үзчих юм бол шууд л суралцах сонирхол үнэхээр төрөхөр юм байлаа тий. Арай орчин бас илүү өөр ер нь ирч хүч хангалтсан газар. За ер нь даалгавар ойлгомжтой тий. 1 минутын хугацаанд 2 зураг зурх хэрэгтэй. Амжилт хүсье. Цаг явлаа. 60 секундын хугацаанд манай инрэлт маань зураг зурж таалах хэрэгтэй байгаа. Амдаа ямар нэг зүйл бовтнохгүй. Зураачийн хувьд бол амнаас ихий гарахгүй. За манай бүсгүүл хэлэх хэрэгтэй. Бусад багууд нэгэндээ зааж Хүзэр биш юм уу? За цаг явсаар байгаа. За дараагийн зураг руу орж байна. Гараараа дүрслэж үзүүлэхгүй. Дүрсэлсэн тохиолдолд Телевизэнтийн кабель. за маш амархан өгнөд өгсөн байна гэж тий. За эхний зураг нь юу байлаа? Хүзэр байсан байна тий. За хүзэр бол энэ тамгал юм шиг байна да тий. Тамга юм уу одоо туг юм уу? Туг юм шиг. юм уу? За дараагийнх нь Тавгай. тийм. Тэр нь бол маш амархан өгнөд өгсөн байна тий. Тэгээ дараагийн үед дээр бол их жоохон хэцүү байж магадгүй. Тэгээ амжилт хүсье. Дараагийн 2 дахь бага тайс нөрж байна. Тэр 2 багшийн хувьд манай уян гол яг гоё ток шоунд оролцож байгаа юм шиг ингээд гэсэн амжилтаасаа хуваалцах байгаа хүн шиг сууж шүү дээ. За хэр удаж байгаа вэ? Спиннингээр хичээлээд өө яг бүтэн нэг жил болж байна. Яг жил хичээлсэн. Тийм, багшлаад одоо 3 сар болж байна. Багшлаад. Хэдэн багштай юм танах? Манайх одоо нэг 4 байгаа хаа. Тийм 4 багш байгаа тийм. 4 багш тийм. Тийм, эсрэг спиннингийн багш нар. Салбар хаана байгаа вэ? Салбар чи одоо 10 дугаар холболт байгаа. Тэгээ замын цагдаа төв салбар маань байгаа. Холбооны хаана? Яг автобусны буудлын хойно байгаа. Спиннинг гэдэг. 3 дугаар ангиллын хажууд талд. Хоёр салбар байгаа юм. Тийм, 2 салбар байгаа. За нэг удаадаа ер нь хичнээн цаг хичээлээ. 40. Яг 40 тавралтаа тэгтээ ингээд өдрийн хэдээс хэдэн цагийн хооронд. Тэр тул хэдэн цаг авч болно. Доод нь 5 тэгээд дээшээ 8. Ангийн хуваагаа л. Ер нь зураг сая амархан хялбархан харагдаж байна. Чадчих юм шиг санагдлаа ш сая. Бүсгүүчүүдтэй л ер нь дандаа тохон дээр суулгадаг залуус байна. Яг хоо маркетингийн ажил яваад байна та. Маркетингийн ажлаа. Дараагийн шатандаа яах вэ гэдэг. Дараагийн шатан дээр ч хоёулаа л тогтоо санал дээр сууж штэ. Би түрүүн тайлбарласан штэ. Зарим хүмүүс ингээд за дараагийнх дээр би найз нь суучих юм аач яагээл те. Би чи хотлоо ярьж байгаа л чирээд тогтоо санал дээр суулгаал те. За тогонд ер нь цохиулж байгаагүй юу? Окей, цохиулж байгаагүй. Одоо тэгвэл цохиулна да те. Харин тийм. Яах вэ? Гайгүй хаа. Гайгүй хаа, давчих хаа. Аха. Тэгээ зарим зургнууд амархан зарим хэцүү байгаа. За ойлголоо. Амархан нэрээсээ тий. Амжилт хүсье. За. Цаг явлаа. За манай мөнгөчлөн зураг зурж уянга багш таах хэрэгтэй байгаа. Үг үсэг тоо бичихгүй гэж байгаа. Даруулт завч юм уу тий нэг тим юм яваад байна. Тим үгүй гэж манай зураач бол удаа хэлж болох уу? Хэдэн удаа хэлж болох уу? Одоо хэдэж хэлж болох уу? Хэдэн хувилбарч хэлж болох уу те? Хэдэн хувилбарч хэлж болно. Гэтэ хувилбарууд бол мэдээж зөв байвал та тогножуулахгүй гэсэн үг те. За цаг хагастай орж байна. Энэ сүм юм ч юм уу? Эсвэл ийм усан онгоцны дээдлийн нөгөө ингээд юмар татаад байгаа юм уу? Юу ч зараад байгаа юм байна. За Apple-ийн цанхуг байна. За зөв таалаа, зөв хэвчтэй байгаа. Зөв таасан тохиолдолд зөвлөөр эхний зураг амжилттай таасан байна. За дараагийн зураг руу орсон байна. За дараагийн хундаг манжин гэл. Зарим хүмүүс зургийнхаа нэг сонио өөрмөс өөр юм зураад байна үгүй. За цаг явсаар байна. Цаг ер нь дуусаж байна. Цаг дуусаж байна. Энэ нөгөө юу байна нөгөө буг Бүтээсэн гэж штэ. За цаг данч яг дууссаны дараа хэллээ. Тог ямар байна? Тог ямар байна? Яа амар юм байна. За одоо тэгс сууч те. Бүр далитлан суусан байна шүү. Буруу иргээ сууч юу яач баг. За эхнийг бол энэ Apple-ийн цамхаг зурсан юм байна те. Энэ одоо нэг сонирхол юм. Apple-ийн цамхаг чи тэр чирээ юм торон байдгүй ус нэг иймэрхүү юм байдаг санагдаад байх юм.
Ингээд нэг иймэрхүү тий. Тэгээд нэг иймэрхүү ч юм уу нэг үсэх шиг тий. Гэтэ яг ойлголцсон байгаа. Дараагийн зураг би одоо юу зурвалчлаа гэж одоо нэг сони юм зураад байна. Би буух гэж харсан цаглаа амтсангүй л дээ. Бүтлээсээс. Яг бууг биш, буугийн ивэр гэсэн байна. Юу байсан бэ? Хэрвээ буугийн ивэр гэж өгсөн бол буугийн ивэрл гэж таах хэрэгтэй. Түүнээс бууг гэх юм бол таасан тооцохгүй гэсэн үг тий. За тэгэд тог явуулсан авч үзсэн. Тэгэд доороос ингээд доороос ер нь хаанаасаач гараараас ч гэсэн авч үзээгүйгээс тогж хурж үзээгүйсэн тий. Зургатах хэсгийн 3 дахь баг гарч ирсэн байна. Үүрт цайх туул нар гарч ирсэн байгаа. Хичээллэгч нар тий. За үүрт цайх тогтоо сандал дээр сууж. Зөө. За туул зураг зурнаа гэж байгаа. За та хоёр сая гарч ирээд өөрөө зураг мурыг гэж яриадсан юм. Харин тийм ээ хуруудыг санджсан тийм найз маань. Хуруудаг юм уу? Хуруудаг. Би арай хурдан зурх юм шиг санагдаад. Би ер нь тогн цохиулмааргүй санагдаад. Гэж байгаа юм шиг. Энэ сандал дээр ер нь зүгээр сууж хахад нэг тог юу гадах шиг санагдаад байгаа зүгээр сэтгэл санаа дагаад гэж байна уу? Сэтгэл санаа дагаагүй. За ингээд хэрвээ тог очих юм бол одоо баяртай болчих юм шиг шүү. За ингээд саяын зургнууд бол ойлгомжтой гайгүй байна уу тий? Тийм гайгүй. Ер нь бол гайгүй ах шууд зурх талдаа тогн цохиулжсэн үү? Цохиулжсэн. Цохиулжсэн юу? За гэрийн ажиллагатай холбоотой баг тий? Тийм. За манай хоёр хичээлэгчийн хувьд ер нь үр дүнгээсээ бас хуваалцсан шүү дээ үзэгчтэйгээ. Би 2016 оны 1 сараас эхэлж авсан. Одоо нэг жил 3 сар хичээлж байна. Эхний 2 сар би айгуу жин ихтэй ирсэн. Анх бол турах гэж ирсэн. 80 илтэй ирээд 65 хүртэл явсан. Одоо бол 62. 62. Аха, эхлээд турах гэж явжсан. Одоо бол зүгээр тэ эрүүл мэнд спорт тэ өөрийнхөө эрүүл чирэг биений төлөө энэ спортоос салж чадахгүй ингээд жоохон донтчоод явж байна да. Донтчоод явж байна гэж. За таны хувьд гарсан үр дүнгээсээ хуваалцаач. За би одоо тасралтгүй 7 сар хичээлж байна. 30-аад хил хассан байгаа. 30 хилээ. Хэдтэйсэн? 96. 96. Одоо нэг 64 хилтэй байна. Манай бүсгүүчүүдийн хувьд ер нь бол дандаа төрөлтийн дараагийнх. Тийм шүү дээ. Төрөөл тэгэл дараа нь угаасаа хийх юмхтэй хүмүүс ч юм даа төрөөлж нэмцгээчдэг. Тэгээ өөр төрлийн спортуудаас хичээлж үзөө ер нь. Үзчихсэн бүгдээр хичээлээгүй спорт гэж байна. Хичээлж үзээл ер нь спиннинг нарийн хамгийн үр дүнтэй хурдан эрүүл зөв. Одоо л хүссэн жиндээ очсон байна. Тэгээд одоо энэ спиннингтэй бүр дурлчаад тасглал хийхгүй бол нэг юм дутуу юм шиг санагдаал тэгэл одоо ажилдаа явж байгаа юм шиг л тасгал руугаа явдаг болсон шүү дээ. Өдөрт нэг удаа. Өдөрт нэг удаа. За ингээд 3 дахь багтаа бүгд амжилт хүсье. Цаг явлаа. За үүрт цайх туул аюун би 6 зурж байгаа. Үүрт цайх маань амнаас ямар нэг аваа гаргахгүй. За ямар хурдан таачваа. За дараагийн эхний зураг амжилтаа даасан, дараагийн зураг руу орж байна. Пэч юм уу юу юм бэ? Үсэг тоо бичихгүй. Төрийн талбай Канадын. За зөв таалаа. Ямар хурдан таачваа. Би ч бас нэлээ хэцүү зургууд ер нь. Гүг зөвөр тай сууж. Ер нь гайгүй одоо хэцүү зургууд өгөгдсөн байх гэж бодсон чинь. Бүсгүүчүүд нь бас нэлээ мундаг зурлаад, мундагч бас таалаа тий. Ер нь таахгүй бас нэлээ хариуцлагатай байх хэрэгтэй. Зарим хүмүүс ч одоо энийг зурх юм бол өөр юм яриа явчих тий. Зөвөр цэцэг гэж хэлээл тий. Өөр юу ч гэдгийг тий. Энийг бол одоо юу ч гэмээр Казахстан улсын талбайч гэдэг юм уу тий. Ари өөрөөр хийх магадaltaй. Гэтэ ер нь бол манай хоёр бол нэгнийгээ сайн ойлголцдог хоёр найз гарч ирсэн байна. Ингээд 4 оноогоо авч ядсан дараагийн 4 дахь багийг тайснаа урьж байна. За ингээд сүүлийн баг гарч ирсэн байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт Сүлд спиннинг клубын залуус оролцож байгаа. За багш Мигмар Сөрөнг захирал мөнх сүлд тогтоо санал руу суулгасан байгаа. Тэ? Ягаад сая хоруудаад тэгээд хожигдсан. Хоруудаад эмгтэй үнтэй хоруудж болж байгаа. Дараа би зөвлөж. Дараа суух юм байлээ ш. Дараа хоёулаа тогно. Дараагийнх нь жоо өндөр хүчлэлтэй. За хэлсэн шүү. Арай хүчтэй жоохон нэмээд өгч тий. За манай бүсгүйгийн хувьд тогон цохилжсэн уу? Гэхдээ нойтон гартаа нэг тогноос барьж авч ирсэн. Ер нь нойтон гаргүй хуурай байсан ч тогон цохиулсан шүү дээ. Яаж яагаад гараа бүр нойтон болгож байгаад? Гүй санамсаргүй л
Галтаа мөн дил нэг юм тог мог өгдөө шүү дээ. Тиймэрхүү тогнол зохиолсон. Санамсаргүй нойтмэ. Санамсаргүй нойтмэ гэсэн чинь та. Нойтэргээ явчихсан. За тэгээд манай мөнгөсөлтийн хувьд бол бас тэгээд спиннингийн спортыг яагаад Монголд хөгжүүлэе гэсэн бодол гарах нэг рөөд тий. Ер нь бол би өөрөө бендэмрийн одоо багш тасгалжуулагч мэргэжлэр төгссөн. Тэгээд урд нь ерөөдөө фитнес тренер хийдэг байсан. Тасгалжуулагч. Тэгээд ер нь бол Монголд одоо фитнесээс одоо йог ч аэробик гэх маш олон төрлийн спортууд хөгжиж байгаа л та. Хөгжиж явж байгаа. Тэр дундаа энэ шин цагийн ямар одоо спортыг бас эх орондоо нэвтрүүлэх юм боломж одоо ийм гаргалгаа байна гэдэг зүйлийг би бас өөрөө судалж залуу хүмүүс бол хайж ирсэн л та. Тэр дундаа энэ спиннинг гэдэг энэ сайклуудаа эргэлт дуу гэдэг спорт маань бас их гоё юм шиг надад бол санагдчихсан тухай. Тэгээ энэ спортыг судалж байгаа өөрөө суралцаад ингээд 20 жил өмнөөс энэ спортыг бас хөгжүүлж. Яа энэ бол зөв юм байна. Энийг одоо яаж бусдад таниулах вэ? Энэ спортыг яаж одоо бусдад хүргэх үү гэдэг зүйлийг л би ер нь бол өөрийнхөө хүсэл мөрөөдөл одоо зорилгоо болгоцсон л явж байсан л да. Тэгээ одоо 2 жилийн дараа ихт бол бас хүн болгон бас мэддэг болсон байна. Тэгээд бас энэ зорж исэн зорилго мөрөөжсэн зүйлээ маань бас нэгийг хэсэгчсэн байсан болов уу гэж би ойлгож байгаа. За баярлалаа ингээд Чаках нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Сүлд спиннинг клубын залуус оролцож байгаа. Ингээд сүүлийн баг болох 4 дахь багтаа бүгдээ амжилт хүсье. Цаг явлаа. За цаг явж байгаа. Шалны мод. Шалны алчуур. Шалны алчуур. Алах төш. Юу бэ? Сүлдээ юу ч хэлж өгөхгүй. Юу амдаа юу ч хэлэхгүй шүү. За манай бүсгүй хилээд ах хэрэгтэй. Гараараа дүрсэлж энэ төр болохгүй. Юу бэ? Шалны мод. За дараагийн зурглалгаа орж болно. Ярьж магадгүй гээл манай сүлдээ амаа жимээгээл ах шиг байна те. Юу бэ? Гол юу вэ? Мууцсан. Яа, Зурагтай багшаа. Аюу хэцүү зураг байна. Ямар зураг вэ? Хитэ байрлал зураг байна уу? Юу вэ? Дүрсэн юм уу юу вэ? Юу вэ? Сахал. Бишээ өөр ямар. Наа чи юу эрэхтэй юм уу юу вэ? За цаг дуусаж байна. Юу вэ багшаа мэдгүй. За сууж яасан чи. Одоо сууж тог очихгүй. Одоо тог очихгүй. За тог ямар вэ? Тог амар юм байна. Амар юм байна. Уг нь гоё юм байх гэж бодсон юм гэж. Үгүй ямар сонин зурд юм бэ? Зөвхөн зур тав байж байгаа. Юу гэсэн хатаасаа алхам хатаасаа. Юу вэ? За юу байлаа? Сахлын татварх штэ. Сахлын татварх байсан байна. байна. Сонин зурд энэ та. Юу ямар гэж эндээс сахлын татвар ер нь ингэж харагдана л да. Зарах юм бэ чи. Ийм татвар хэрэглэдэггүй юу? Тий. Үгүй. Тэр нас яг шалны мотод дурсан хаа. Эмэгтэй татвар гэдээ бас юм юм байл те. Юу гэн юу гэж бодож чинь таа хүн. А? Юу хийж байгаа юм уу? Юу гэсэн бэ? Янгира. Юу яа? Сарсан байгаа. Сарсан байгаа гинэ. Яа энэ Сарсан байгаа гинэ. Энэ одоо юу вэ? За энэ даалгавч нь гэж ойлгоё. За энэ одоо юу юм? нэг сони баа үстэй. Тийм толгой хашаа. Сандраад тэгээд. Йоо энэ одоо нэг л их сонио. Ингээд аяа толгойлж. Тийм харин тий. За ер нь бол зарим зургнууд нь амар зарим нь хэцүү гэсэн байгаа. Тэгэд хэцүү зураг нь өвгцсэн юм шиг байна тий. Тэгэд манай сүлдээ бол багшаасаа уучлалт гуйсан байгаа. Тэгээд дараагийн үе дээр бол хамгийн хүчтэй тогийг авъя гэсэн байгаа. Тэгээд дараагийн 2 дахь үе болох дуу тах хэсэгт орцгоё. Дуу тах хэсэг. Караоке дуулах үе байгаа. Тэгээд караокены өгнүүдийг манай ордогч маань харахгүй байгаа. Тэгэхээр зэрэг миний зүгээр эндээс өгч байгаа дууг одоо барагцаагаарлж одоо дуулах ёстой байгаа. Хэрвээ алдах юм уу эсвэл дуунаасаа хоцрох ямар нэгэн алдаа гаргасан тохиолдолд тогн цохиулах болно. Ингээд 2 дахь үе болох дуу таах хэсэг эхэлж байна. Амжилт хүсье. Дуу таах
хүн чамайгаа насан дурштай харган гэж би оёо чамайг юу вэ? Офос чамайг харамтай байсан хар гэрэлцэн үдээ чи хамраас дөрөв руу ширтээ Odiya hansiski Otres chime nada tukso Otres chime nada tukso Aldagui, Hermes Theater, Aldagui, Aldagui, Hermes Theater, Aldagui. Яна биткүштэй. Миний хайр хэнийг чирэж биш миний хайр таван цаг болгон тодорхой Амтуухийн өргий эргэлж нэлхэж очсон хатан уулан ээжи сургаан шижөөсөн хатан саяга тэгшиж ханаад гэж аргасаа хайрлах нэг шидэ монголчин гогсгүй чүтэмнэ эгэл дараахан төрхөөр оршигнэг цоодж мишсэн эрхэвсэй хагаад тэнгэртэй монголчин гогсгүй чүтэмнэ Шакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Сүлд спиннинг клубын залуус оролцсноос манай хоёр дахь баг болох одоо Уянга мөнх чулууны баг гарч ирсэн байгаа. Миний зүгээс 15 хилц үгийг бэлдээд байна. 15 хилц үгийг нэг нэгээр нь асуухад мэдж байгаа тохиолдолд энэхүү бөмбөгийг аваад тайлбарлах хэрэгтэй. Ойлгомжтой тий? Хэрвээ мэдэхгүй тохиолдолд дараагийн оролцогчд боломж байгаа гэсэн үг. За амжилт хүсье хоёр оролцогчдоо. Асуулт. Алтай игнаас ус уух гэж юу гэсэн үг вэ? Амьд явах. Амьд явах. Амьд явах. Амьд явал алтай игнаас ус уун. Зүгээр л амьд явах гэсэн үг юм уу? Одоо
хувь тавилантай хүн л гэсэн үг л дээ. Ер нь азтай л гэсэн үг л дээ. Шууд тэр хариултаар хэлэх хэрэгтэй. Шууд хэлэх юм аа. За. Шууд хэлэхгүй. Тайлбарлах гэдэгхгүй ингэнэ ийм шүү. Шууд зөв хариултаа хэлэх. За. Залуудаа ихний нэг оноог өгчээ. Алга ташилт яасан бэ залуусаа? За. Хоёр дахь асуулт аахар шахар гэж юу гэсэн үг вэ? Нэг имх замраагүй гэсэн үг. Имх замраагүй. Аха. Аахар шахар замраагүй. Аахар шахар имх замраагүй. За яг бас тийм ч үг биш. Имх зэгцгүй. Аахар шахар асуудал гэж ярьдаг. Асуудал жижиг сажиг асуудал гэсэн үг. Жижиг сажиг зөв хариуллаа би. За оноо өгч яах вэ? Гэтэ одоо сая би асуулт гээл ойлгочих. За би нэг оноотой хэлж байна. За дараагийн асуултан дээр би төхүүлж өгөхгүй. Дараагийн асуулт ташуурын амт үзэх гэж. Задуулах. Зөв хариуллаа. Өсвөр нэг оноо олсон. Дөрөв дахь асуулт өдрийн бодол шүний зүүд. Өдрийн бодол шүний зүүд гэж юу гэсэн үг вэ? Нэг юм хүсэх. Одоо нөгөө авах гэсэн юм хүсээд идэг. Өдрийн бодол шүний зүүд болж. Би нэг юм харчуул. За зөв хариулсан тооцчих. Дараагийн асуулт сул тавих гэж юу гэсэн үг вэ? Сул тавих гэдэг нь араар тавих. Сул тавих. Сул тавих. Сул тавих. Сул тавих гэсэн үг л дээ. Ингэрээ сул тавих биш л дээ. Зүгээр биш. Зүгээр сул тавих гэсэн үг. Зүгээр л ямиг сул тавих. Тий. Сул тавих. За. Зөнгөөр нь байх гэсэн үг юм байна. Хариулт байхгүй тооцъё. Дараагийн асуулт хэрвээ хариулж чадаагүй тохиолдолд танд асууя болно шүү дээ. За дараагийн асуулт суусан газараас шороо атгах. Буянтай гэсэн үг. Буян. Суусан агайгүй айгүй тийм юутай гэсэн үг байхгүй юм. Айхтар гэсэн үг байхгүй юу? Айхтар гэдэг нь юу гэсэн юм? Суусан газараас шороо атгах гэдэг чинь явсан газар бол ашигтай юм дээ. Ашигтай ашиг болдог гэсэн үг. За юм явсан газар бүхнээс ашиг болдог. Юм бизнес тал руугаа яриад. За хариулсан тооцохгүй бай. Юмхнаар юм хийх гэсэн үг юм байна. Тий. Суусан газараас шороо атгах марцгий. Ямар ч юмныг одоо юм болгоч чаднаа гэсэн үг тий. За ашигтай болгоч чаднаа өөртөө ашигтай. За дараагийн асуулт урт хошуутай гэж юу гэсэн үг вэ? Урт хошуутай ховч. Зөв хариуллаа. Залууд нэг оноо өгье. Дараагийн асуулт үгээ цэгнэх гэж юу гэсэн үг вэ? За яасан. Үгээ цэгнэх. Үгээ цэгнэх. За үгээ цэгнэх гэдэг нь цэгнэж байгаа хариулж гэдэг юм уу тий? Ануштай хариулт. Яа за виста март мэдхгүй байна. За. Ануштай хариулт. За яг бас тэгж хариулж болох юм тий. Олон талаас нь бодох. За залуу оноо. За дараагийн асуулт хал үзэх. Хал үзэх. Юм үзэх. Амьдрал үзэх. Сайн муу бүх юм үзэх. Амьдрал үзэх. Хал үзэж. Чи яваа. Үгүй амьдрал үзэх. Амьдрал үзэх. Хал үзэх. Хүн бүрийг хал юм үзэх гэсэн үг аахгүй юу? Хатсуух юм уу? Хал үзэх гэдэг маань зовлон үзсэн гэсэн үг л дээ. Ер нь ингээд зовж үзсэн тий. Ер нь тэр талаар ингээд сайн хал үзэж хаширсан уусан гэж ярьдаг тий. Юм сайн үзсэл гэсэн үг болж таарч байна. За дараагийн 10 дахь асуулт тоон өргөх гэж үг гэсэн үг вэ? Тоон өргөх. Гэр өргөх толгой. Гэр үг. За зөв хэллээ. За манай залуу оноо өгье. Залуу хөгжлөө оноо авсан байна. Дараагийн асуулт хумсын чинээ гэж юу гэсэн үг вэ? Өчүүхэн. Өчүүхэн. Маш бага гэсэн үг тийм. За зөв хариуллаа. Дараагийн асуулт царай дарах гэж юу гэсэн үг вэ? Царай дарах гэдэг. За чи яа. За хөгшрөх. Хөгшрөх. Нас суух. Бас шууд хөгшрөх гэж арай биш баг. Гундах. Зовх. Царай алдах, ядрах. За ядрах зөв хариуллаа. Сэтгэлийн зөөр ядрах. Тэ? Хавар болж жоохон царай дарцсан юм а та гэж ярьдаг та тэ? Түүнээс юм хөгшөрсөн юм уу та гэж ярихгүй байх тэ? За дараагийн асуулт чон махнаас гарах гэж. Нөгөө дуртай юм авахгүй байх гэсэн үг байхгүй нөгөө дурлсан чон махнаас гарах гэдэг дээ яагаад дээ. Нэг тулгамдаа. Чи нэг юм ингээд дуртай юм авах нөгөө авд иддэг хүн чинь нөгөө идгээ байчаар чи чон махнаас гарччихдээ гэдэг шнэ. Тийм утгатай. За тэр юу гэм бол. За ер нь бол худлаа зүйл ярьж байгаа таны ярьж байгаа зүйл бол ер нь жоохон дөхөж байна. За тэгэхээр нэг оноо өгчээ. Ер нь худлаа зүйл гэж ойлгож олох нь шүү дээ. За хизээ чи ингэжсэн ч гэдэм үү те. Тийм аягаар. За бүсгүүдээ нэг оноо өгчээ. Дараагийн 14 дахь асуулт цаасан балгаа өмсгөх гэж үгсэн байна. Магтах, худлаа магтах. Худлаа магтах, онгирох гэсэн үг тийм. За зөв хариуллаа. Бодлоо тавья. За сүүлийн асуулт шүдэр болох гэж үгсэн байна. Туших. Одоо явуулахгүй байх. Тэ авч үлдэх.
чөдөр болох саад тотгоо. Саад тотгоо. Тий. За зөв хариулсан тооцоо юм авч үлдээ. Тий. Чакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Сүлд спиннинг клубын залуус оролцсноос за мөнхчлөө маань тэргүүлээ 7 оноотойгоор тэргүүлсэн байна. За манай уянга 5 оноо авсан байна. Сая хилт зүг таах хэсгээр те. За ер нь бол маань нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг 3-4 харууллаа. Одоо номын их дэлгүүрийг мэднэ те. Номын их дэлгүүрийн замын урд талд барьлах Paradox гэдэг үсчин салон байгаа. Тэхүү үсчин салоноор үйлчлүүлэх хэмчийг гардуулъя залуудаа. За тэгээд уянгаатай болон хамт олонд нь бас энэ ST design гэж байгаа. За ингээд агуулга хамт олноор ингээд хувцаараа жигдрэх хэрэг гардаг тий. Тэр үед одоо ийм хувцас жигдрэлтийн хувцас ингээд хэвлүүлэх боломжтой. Тэгэхээр энэ ST design-аар үйлчлүүлэх 50% хөнгөлөлт ирэх хэмжээг гардуулъя. Тэгээд Чакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Сүлд спиннинг клубын залуус оролцлоо ингээд оролцогчдоо бүгдэнд нь амжилт хүсье, ажлын амжилтыг хүсэн өрөө. Ингээд эх 7 хоногийн энэ цаг мөчтөр гээд уулзъя. Түр баяртай үзэгчтэй. Баяртай. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.